тэрийг олсон гэж байна. За би ядаа биш. Ядаа бол байдаг. Гэхдээ ямар ч органикаар юугаар ч ер нь ямар нэгэн жагсаал цуглаан яхад ядаа иддэг штэ. Тэр ядаа бол байж л байгаа. Одоо энд бол ганц ядаа байна. Гэхдээ ядаа байна гэдэг энэ нийгмийн захиалгатаа органик хөдөлгөөн биш юм а гэсэн үг биш. Тийм ээ? Тийм болохоор би энэ залуучуудыг 3 хоног энд ном зарлаа. 3 хоног харлаа. Мэдэрлээ. Энэ бол органик хөдөлгөөн. Үнэхээр хүсэж байгаа өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүсийн хөдөлгөөн. Тийм болохоор ялаа биш ээ. За энийг нэг хэлье. За тэгээ их олон юм бодлоо. Одоо юм бодож ямар ч хэсэн гарын үсгээ зурчлаа. Сая би энэ гарын үсгээ зурчаад байсан. За тэгээд би улсын хурлын гишүүн. Улсын үндэсний эрх ашгийг тэргуунд авч үзэх дангар өргөсөн үүрэгтэй. Миний дүгнснээр оюун эрдэнэ ерөнхий сайдын тэргүүлсэн засгийн газар маань миний улсын эрх ашигт нийцэхээргүй том эрсдэлтэй ажлуудыг хийгээд байна. Тийм учраас би гар үсэг зурхаар шийдсэн. Цүнхот нэг хэрэг янз бүрийн шалтгаан байж болно. Энд ингээд түрүү уншсан шалтгаан дотор зарим санал нийлмэр юм байна. Заримдаа нийлмэргүй юм байна. Гэхдээ сорих хэрэгтэй гэдэг дээр нийлж байна. Яагаад гэхээр хамтсан засгийг бид нар яах гэж байгуулсан? Бид нар их мөнгө олно. Олсон мөнгөөрөө бид нар том төслүүдэд зэрэг хийн. Төсвөө ингээд томруулъя. Орлогоо олъё. Тэгээд тэр төсвөөрөө сайхан улсаа хөгжүүлье. Зэрэг том төслөө бүгдээрээ нийлж хагаад эрс хүчтэй хийчих гэсэн. Тэгсэн чинь мөнгө олгоо явуулчихлаа. Дэлхий өөр болчиход байна. Нөхцөл байдал өөр болчоор одоо хариуцлага хүлээсэн цомхон хянамга баг ганц нэгэн том төсөл дээр анхаарал ажиллах ийм нөхцөл үүсчлээ. Гэтэл бидний хүсчээсэн бүгдээрээ нийлж аваад өргөн фронтоор хийдэг нөхцөл байхгүй болчоод байхад хамаагүй. Нөхцөл байхгүй ч гэсэн бид нар хүчээр хийн. Хийхдээ бид нар улс орон даяараа том төслүүдийг хөрөнгө оруулалт гадныхнаар явцарч хийлгээд өөрсдөө оронд нь орц газраараа баатардаад ингэж явна гэдгийг уржигдэр их хурлын жолгон дээр даах хүмүүс сонссон баг. Энэ бол Монгол улсын төсвөөс хэд дахин том хэмжээний мөнгийг тэрний хяналтгүйгээр тэгээд энэ бол хөрөнгө оруулалтын бизнес биш. Төрийн өмчийн компаниуд уул уурхай лицензүүд ашиглуулаад энэ баахан барих нь гүүр одоо зам үн үрдэх нь 2 дахин өндөр, оронд нь өгөх түүхийд нь 2 дахин ядхан болно. Эзэн өөрөө юмаа хийхгүйгээр хүнээр юм хийлгчээд үр ашиг машин хамаагүй ингээд орон нутагт хийх учраас угаасаа гişүүд дэмжин. Ингэж явах юм бол бид нар Монголын засгийн газар төрийн уламжлалт тогтолцоо сулрна. Төрийн зүгээс хардаг төсвөөс илүү том мөнгө орон даяар бид нар энэ тэнд ийм сонин холбооны ус шиг юмтай болох юм харагдаад байна. За юу гэж хэлж гэнэ вэ гэхээр хамтарсан том төслүүдээ хийхийн тулд бүгдээр нэг өргөн фронтоор хийсэн чинь юм байхгүй болчлоо. Одоо тэгвэл дүгнэлт хийгээд өөрчлөөд хариуцлага хүлээгээд цомхон зэгцтэй багаар гол төслүүдэд анхаарал юмаар байна. Чичирсээр хагаад нутаг орноороо тэр чигээр нь ийм багтрын ажил хийх юм бол энийг бол би Монголын үндэсний эрх ашиг эсрэг зүйл гэж дүгнсэн. Маш олон хүмүүстэй ярьлаа. Тийм учраас миний гарын үсгээр зурсан үндсэн шалтгаан бол энэ юм аа. Гой залуучууд одоо өдөр анзаарсан бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. Баярлалаа. За. Аха. За. Ямар ч сан ингээд хамгийн түрүү дэмжиж